За амгалан дүүрэн байцгаана уу? Эдгэрлийн өргөний гүйц захирал Бацаахан байна. За өнөөдөр одоо Монголынхан ард түмэнд маш сайхан одоо ингээд мэдээг та бүхэнд дуулгах гэж байгаа даа би туйлын их баяртай байна. За тэгээд энэ дээр текстнэр харж байгаа сэтгэлийн хүч хуралдай гэж юу вэ гэдэг одоо нэг зүйл та бүхэндээ ярих гад байна. Монголын ард түмэнд барьж байгаа манай коуч багш Жаргай багш баг хамт олон эдгэрлийн өргөний зүгээс маш том одоо нэг үйлийг одоо бид нэр эхлүүлэх гээд тэрний талаар танилцуулга та бүхэнд хийх гэж байна. Тэгээд энэ танилцуулгыг маань бүрэн дүүрэн одоо дуустал үзээрэй гэж та бүхнээсээ хүсье. Ямар бэлэг одоо Монголын хавтанд барьж байгаа вэ гэдгийг одоо та бүхэнд танилцуулнаа. За үүнээс урдчлаад одоо та бүхэндээ бас нэг тодорхой мэдээллүүдийг өгөх хэрэгтэй байна. За тэгэхээр бид бүхний багтар эрхэм зорилго бол бэлэг уюунаар ертөнцийг гээгүүлнэ гэсэн сайхан эрхэм зорилготой байж байгаа. За тэгээ мэдээж алсын хараа зорилт. За өмнө зүйлс ураа гэд байж гин. За та бүхэнд одоо би зорилтоо болоо гэд уншиж өгье гэж бодож байна. За 2030 он гэхэд Монгол улсынхаа 1 сая, 2040 он гэхэд дэлхийн 100 сая гэр бүлийг өөдрөг сэтгэлтэй эрүүл сарвал элбэг баян аз жаргалтай амьдралахад нь нөлөөлж бие сэтгэлийн дүүрэн жаргалыг мэдрүүлнэ гэдэг нэг ийм сайхан зорилтыг манай хамт олон бол тавьсан байна. Тэгэхээр багшаа маань одоо ингэ хэрэгжүүлж байгаа одоо сайхан энэ зүрх сэтгэлийн боловсрал, далд ухамсарын боловсрал, жамын боловсралыг түгэж байгаа энэ сайхан үйлийг бол бид нар одоо Монгол улсын 1 сая гэр бүлд одоо аль болох богино хугацаанд хүргэе гэдгийг зорилтыг л үндсэндээ тавьчаад байна. За одоо ингээд коуч багш Жаргай гэд пэйж та бүхэн маань мэднэ. Одоо 211 мянга дагагчтай харагдаж байна. За энэ хүү одоо пэйжээр бол багшаа маань одоо онлайн хөтөлбөрүүдийн одоо зар мэдээлэл бол ингээд явж байгаа. Одоо үндсэндээ 2 жилийн өмнөөс одоо багш маань Монголын ард түмэнд эдгэрлийн дасгалж бол сэтгэлийн шид гэж хөтөлбөрүүдийг бол онлайнаар ингээд та бүхэндээ хүргэж маш олон хүмүүсийг бие сэтгэлийн эдгэрэлт бол хүргэсэн ингээд явж байгаа билээ. За дараагийнхаа нэг юу болвол сэтгэлийн хүчээ мэдэр гэдэг юм хаалтай групп байна. Одоо 160 мянган одоо хүнтэй энэ групп байна. За энэ хаалтай групп дотор юу байгаа вэ гэхээр үнгүй 5 өдрийн хичээл байдаг. За энэ группт бол саяны өмнөх гарсан коуч багш Жаргай пэйж рүү 55 гэдэг үндсэндээ чат явуулах дээр энэ группт орох урилга заавар ингээд очдог байж байгаа. Тэгээ энэ урилга зааврын дагуу та бүхэн маань ороагүй хүмүүс бол ороод энэ 5 өдрийн хичээлийг энэ guides гэдэг энэ улаанаар гэдэг дугуулцаар гэж байна. Энэ дэсэн дотроос үнгүй 5 өдрийн хичээлийг та бүхэн маань үзээрэй гэж одоо хүсэж байна. Тэгээд энэ дотор бол үнгүй 5 өдөр байтгаа 50 өдөр үзэхээрч одоо барахааргүй ийм хичээл хөтөлбөрүүд ингэж байж байгаа шүү гэдгийг хэлье. Зөвхөн энэ үнгүй хичээлийг сонсож байгаад маш олон хүмүүс бол эдгэрлийг авсан. Маш олон баримтууд одоо ингэж хүмүүс байж байгаа гэдгийг хэлэхэд бол таатай байна. За ингээд дараагийн зүйл байна бол үндсэндээ 2025 оны 9 сарын 6-нд эдгэрлийн өргөө гэдэг зүйл бол энэ одоо газар маань үе таалгааны хэлсэн байж байгаа. Тэгэхээр онлайн хөтөлбөрийн дахин нэгэн баг нь болсон танхимын сургалт хөтөлбөрүүдийг илүү VIP хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготойгоор эдгэрлийн өргөө маань байгуулагдсан. За энэ хүү эдгэрлийн өргөн дээр бол одоо багш маань одоо төдийлөн оролцоо энэ төр бол баг бид нэр одоо шавнар нь менторууд нь эдгэрлийн өргөн дээр хамтрал маягаар ажиллаж Монголын ард түмэнд бол үйлчилж байж байна. За тэгээд багш маань бол одоо анх эдгэрлийн өргөө байгуулахад бол масар хэмжээний одоо хавьяасаа өөрийн одоо тогтжуулах засвар үйлчлэгээ тогтчлгээд 40 мөнгө төгрөг бол гаргасан. За манай Монголын ард түмэн маань ч гэсэн бол тодорхой хэмжээний хандиваа сайхан сэтгэлээд илгээж бол өгцгөөсөн. Ийм сайхан өргөө бол ингээд одоо үйлчлэгээ Улаанбаатарт явуулж байна. Энэхүү эдгэрлийн өргөөг бол бид нар одоо яг Монгол улсын 21 аймагт салбар эдгэрлийн өргөө байгуулахаар одоо зорилт тавьсан бол ингээд явж байна. За үүний хүрээнд бол бид нар яг танхимын одоо арга хэмжээ ивентүүдийг бол аймагуудаар бол ингээд явуулаад байж байгаа. За энэ талаар бас товчхон мэдээлэл ингээд хүргэе. За энэ газрын зургийг бол одоо би саяхан нөгөө хиймэл уяахаар ингээд зурулсан. Сэтгэлийн хүч хуралтай Монголын газрын зураг дээр ингээд харж байгаа энэ зурслыг хараад та бүхэн маань дотор энэ сэтгэлийн хүч хуралтай гэж юу юм болоо гэдэг талаар ерөнхийдөө нэг бас нэг баримжаа авч байгаа болов уу гэж бодож байна. Төсөл орж ирж байгаа байхаа гэж ингээд бодогдож байна шүү. За ингээд танхимын хэлбэрээр одоо хүмүүстээ үнгүй ингээд хүргэж байгаа үйл явц өдрөлгүүд үндсэндээ нэлээд одоо явагддаг. За 2025 оны 2 сард бол багшийнхаа зөвшөөрлөөр одоо би Завхай аймгийн Тосон Сэнгэл сумд нэг 20 өдөр ЭД-гийн хичээлийг бол ингээд хүмүүстэй сонсгосон байж байгаа. Одоо ингээд соёлын төвдөө за тэгээ зөвлөдөө одоо манай нутгийн сайхан сэтгэлтэй хүмүүс бас байр орон гаргаад 20 хоног бол бид нар ингээд яг
эдгэрлийн хөтөлбөрийг бол ингээд сонсч байсан. За үүнээс яг 1 сарын дараа бол 25 оны 3 сард за энэ доор харагдаж байгаа одоо мөрөө метр, баяраа метр, үүр цах метр бид 4-ийн одоо бүрэлдэхүүнтэй хүмүүс Завхай аймгийн их бол тосон цэнгэл Улаастай сомдод сэтгэлийн хүчээр метр ингээд 10 өдрийн сургалт хөтөлбөрүүдийг багшаасаа зөвшөөрөл авч байгаад ингээд очиж үн төлбөрөөр бол хийж өгсөн байж байгаа. За 25 оны 11 сард бол манай Төв аймгийн 100 мот хотын одоо бас төрийн байгууллагаас нь за энэ дээр харагдж байгаа манай багшийн ментор Шавнар нь бас ингээд хамтарч бид бүхнийг ураад ингээд одоо бас арга хэмжээ өдөрлөгийг 100 модынхаа одоо хүмүүстэй бол үн төлбөрөөр нэг өдөр зохион байгуулсан байж байна. За Сэлэнг аймгийн Сүхбаатар хотод сэтгэлийн хүчийн мэдрийг одоо энэ ивентийг 2026 оны 1 сард бас ингээд зохион байгуулсан. За энэ дээр харагдаж байгаа одоо манай сайхан дөрвөн бүсгүй байж байгаа менторууд манай багшийн Шавнар. За тэгээд Сэлэнг аймгийн засаг дарганы хамгаалалтын газрыг бүхэн манай хамтарч одоо зохион байгуулад байр орноо гэдээ бэлдээд бид бүхэн очиж одоо сэлэнгчүүдтэй 2 өдрийн одоо энэ арга хэмжээг бол бас өндөрлөгөөр зохион байгуулсан байх жишээтэй. За мөн 1-р сард нь 2026 1-р сард Багнуур дүүрэгтэй заан зураг дээр гарч байгаа одоо манай 3 сайхан бүсгүй багшийн маань Шавнар одоо ментор болох гээд бэлтгэж байгаа. Эдгээр 3 бүсгүй маань соёлын төвтэйгээ хамтраад бид бүхнийг бас ураад ингээд Багнуур дүүргийнхаа одоо хүмүүст нэг сайхан одоо ингээд арга хэмжээг бас өдөрлөхийг зохион байгуулсан байж байна. За үүний дараачаас бол 2026 2 сард Эрдэнэт хотод сэтгэлийн хүчээ метр 2 өдрийн арга хэмжээ бол дүүрэн сайхан зохион байгуулагдсан. За багш маань за маш нэлээд олон менторуудын бүрэлдэхүүн дээр очиж эрдэнэчүүдтэйгээ одоо 2 өдрийн үргэлжлүүлсэн байж байгаа. За энэ арга хэмжээг бол зохион байгуулахад боломж болцоог бүрдүүлэхэд бол манай Эрдэнэтийн одоо Баян өндөр сумын иргэдийн хурлын дарга баг хамт олон за энэ Эрдэнэт харагдж байна. За Орхон аймгийн үйлдвэрчлийн хорон дарга Батцоож дарга гэдэг эдгээр хүмүүс маань за манай Эрдэнэтэд байгаа одоо менторууд за одоо багшийн маань Шавнар эдгээр хүмүүс маань хамтраад энэ үйл ажиллагааг бол ингээд зохион байгуулсан байж байгаа гэдэг 2 өдрийн арга хэмжээ дүүрэн сайхан болсон байх. За Улаанбаатар хотын одоо зүүн бүсэд их буурал эдгэрлийн өргөн маань бол одоо анхлан бүр байгуулагдаж тэнд бол танхимын ангийн анхны туршилтын хичээл хөтөлбөрүүд ингээд явагдаад одоо ч гэсэн ингээд явагдаж байна. Сайнгүй зуршил гэдэг хөтөлбөр бас одоо ингээд явагдаж байгаа. За бүтэн сайн өдөр болгон их буурал эдгэрлийн өргөн дээр үнгүү ивент бол зохион байгуулагдаж байна. За тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нар энэ одоо танхимын хэлбэрээр явагдаж байгаа энэ арга хэмжээгээ илүү олон хүмүүст, илүү олон монголчуудаа түрүүний хэлсэн нэг 1 сая гэр бүлдээ хүргэе гэдэг зорилгоо бол өргөжүүлээд дараагийн төвшөнд нь гаргах одоо нэг юм арга шийдэл бол бид нар хайгаад гаргасан байж байна. Тэр талаараа бол одоо та нартай одоо ингэ танилцуулнаа. За тэгэхээр сэтгэлийн хүч хуралтай хэрэгжүүлэх аргачлал бэлтгэл ажлууд гэдэг байж байна. За энэ маань юу вэ гэхээр бид нар ийм шийдвэр гаргасан. Юу вэ гэхээр Монгол улсынхаа 330 сум 21 аймаг дүүргүүдэд хэрэгжүүлж байгаа сэтгэлийн хүч хуралтай хөтөлбөрийн хүрээнд эдгэрлийн дасгалжуулалт нэг хөтөлбөрийг үн төлбөргүйгээр танхимын хэлбэрээр нэм гараг болгонд явуулдаг болохоор болсоо. За энэ бол одоо бидний хамгийн одоо том бэлэг маань бол энэ байгаамаа. За тэгээд одоо ингээд 2026 4 сарын 5 одоо эхний 4 сарын одоо эхний бүтэн сая өдөр байна лээ. Тэгэхээр энэ өдрөөр бол хэлье гэж ингэж бодож байна. За тэгэхээр яах вэ гэхээр бид нар ямар арга хэлбэрээр явуулах вэ? Бид нар одоо 330 сум тэр газар ингээд шууд ингээд очино гэж бол байхгүй. Тухайн аймаг сумдуудын зүгээс бол бид нар тэгэхээр хүсэлтээ гаргана. За бид нар одоо энэ зүйлийг ингээд одоо хамтран ажиллаж хэрэгжүүлье. Одоо сум ордын хүмүүст одоо энэ үнэлбэг хичээлийг хүргье гэдэг ингээд одоо чингүү сэтгэлээр бол хүсэлтээ гаргах хэрэгтэй. Нэгдүгээр аймаг сумдын зүгээс хамтран ажиллах хүсэлтээ эдгэрлийн өргөө пэйжид хуралдай гэж чат бичээд хүсэлтээ гаргана. За суудалтай сургалтын танхимаа бэлтэнэ. За одоо соёлын төв ч юм уу өөр боломжтой сургалтын танхимаа тухайн орон нутаг маань өөрөө бэлэн болох хэрэгтэй гэсэн үг. За хичээл явуулгын шаардлагатай нэг компьютер, дэлгэц, өсгөх, чанга гарагч гэдэг зүйлүүд бол бэлдсэн байх хэрэгтэй. За мөн интернеттэй байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр эдгэрлийн өргөөний зүгээс бэлтгэл ажлаа бид нэр хангана. Тэр маань юу вэ гэхээр төв эдгэрлийн өргөөнөөс хичээлийн орон даяар зүүмээр өдөрдөж явуулна. За нөгөө бүтэн сая өдөр болоход тийм үү.
тухайн одоо хүсэлтэд гаргасан сумтай бид нар ярилцаад тэр суманд нэг Zoom ирэх өгч нэг гэсэн. Zoom линк өгөөд тэр линкээрээ хичээлээ одоо ингээд нийгээд тайзан дээр ингээд харуулсан байгаад сумынх нь ард түмэн тэр одоо соёлын төв баримтын сургалтын тангимтай цуглардсан. Ингээд хичээл хөтөлбөртэй хамрагдана. Хичээл хөтөлбөрийг бол төв өргөөнөөс одоо их буурд эдгэрлийн өргөнөөс юм нэг бол төв өргөөнөөс бид нар Zoom-оор одоо шууд Монгол орон дээр нэгэн жигд нэгэн одоо зэрэг ингээд хичээлээ өдөртөж явуулна гэсэн үг. За тэгээд аймаг сумдад сайн дурын төлөөлөгчөө бид нар сонгоно бэлдэнэ. За манай хөтөлбөрт оролцсон хүн байх шаардлагатай байгаад байгаа. За энэ хүн маань бол яг уу гэхээр одоо бид нарыг одоо тухайд тэндээ төлөөлж одоо нөгөө хичээл номоо яаж явуулах талаар бол тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг нь бол хангаж явах ийм хүн одоо байхаар байгаа. За суурин төлөөлөгч гэж хүн бид нар ингээд сонгоно. Тухайн суурин төлөөлөгч хүн маань юуг хариуцах вэ гэхээр тухайн орон нутгад тогтмол оршин суудаг хүн байх ба тэгээ эдгэрлийн өргөө пэйжид хуралдаа гэж чат бичээд хүсэлтээ гаргана гэсэн үг. За тэгээ бид нар одоо ингээд тухайн орон нутгаас тухайн сумаас одоо хичнээн хүний хүсэлтийг тэр хүмүүсээс харж агаад боломжтой гэсэн хүнээ сонгоод ингээд одоо ингээд хамтрах байж байгаа. За нэм гараг бүр хичээл эхлэх бэлтгэлээ бүрэн дүрэн хангаж хичээлийн явцад зохиох чиглүүлэгчийн үргийг бол гүйцэтгээд энэ хүмүүс маань бол явах юм аа. За ингээд иймэрхүү зарчмаар ингээд бид нэр энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд одоо ингээд болсноо та нартай ингээд дуулгаж байгаа тас туйлын их баяртай байна. За ингээд сая эдгэрлийн өргөө пэйж руугаа ингээд чат бичнэ гэд хэлсэн байж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр манай одоо эдгэрлийн өргөөгээд тусдаа ингээд пэйж байж байгаа. Энэ пэйж рүү за хамтран ажиллахаар одоо хүсэж байгаа тухайн сум орон нутгийн тэр засаг дарганы хамт газар байна уу? Одоо соёлын төвөр байна уу тийм ээ? Тэд нар маань энэ мессеж гэдэг зүйл рүү орж аваад хуралдаа гэж чат бичих юм байна. За тэгэхээр ингээд сонголт гараад ирэн тэн дээрээс нь зааврынхаа дагуу одоо хүсэлтээ гаргаад бүлэд явуулчихна. За тухайн орон нутагт байгаа манай суурин төлөөлөгч болохыг хүссэн хүн манай хөтөлбөрт хамрагдсан байх ёстой. Тэр хүн маань бас одоо ингээд суурин төлөөлөгч болох хүсэлтээ мөн одоо эдгэрлийн өргөө пэйжийн чат руу орж агаад бас хуралдаа гэж бичээд ингээд хүсэлтээ гарах зааврын дагуу хүсэлтээ явуулахар байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд товчхон энэ мэдээлэл ингээд хөрглөө. Тэгээд бэлэг оюунаар бид бүхэн ертөнцийг ийгүүлэх гэж байна. За энэ үйл хэргийг Монгол улсын 330 суманд 21 аймагт нэг л өдөр одоо ингээд бүх Монгол орондоо яараа бүтэн сайн өдөр болгоно. Даалд ухамсарын боловсрал, хүний зүрх сэтгэлийн боловсрал, жамын боловсролыг суралцах энэ одоо томоохон сурч боловсрлах, үн төлбөрөөр явах энэ арга хэмжээнд бүгдөө өргөн дэлгэр оролцоод явж байна гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. Баярлалаа та бүхэндээ.